амлалтаар нэгэн шүдний төвтэй хамтран 2025 оны 10 дугаар сарын 1-ээс 2026 оны 5 дугаар сарын 1-ний хүртэл эрүүл хүүхд эрүүл шүд төслийг хэрэгжүүлж ажиллаж ирлээ. Үзлэгийг 3 удаа 2025 оны 10 дугаар сард өрхийн эрүүл мэндийн төв дээр, 2026 оны 3 дугаар сард өрхийн эрүүл мэндийн төв дээр, 2026 оны 4 дугаар сард Орос Монголын хамтарсан 162 дугаар сургууль дээр 3 дахь удаагийн үзлэгийг хийлээ. Үзлэгт давхарцсан тоогоор нийт 2100 гаруй хүүхдүүд эмчилгээ, онцлогоо хамраглаа. 2025 оны 4 дугаар сард хүүхдийн сонсгол шалгах үзлэгийг Сонгойрхон дүүргийн нэгдсэн эмнэлгийн амлалтын Чихмар хоолой эмчтэй хамтран хийж нийт 1400 гаруй хүүхдүүд хамрагдсан байна. За манай эмнэлэг нь одоо эмчилгээ үйлчлэгээ үзүүлдэг 5 эмч 5 зөвлөгчтэй орон тооны бүтцтэй ажилладаг байгаа. За амлалтын тасгаар өдөрт нэг эмчтэр нь 20-30 хүүхд хүчлүүлдэг. За яг энэ явуулын шүдний кабинеттаар болохоор өдөрт нэг 40 хүүхдийн лимиттэй ингээд үзлэгээ хийж байгаа. Энэ үзлэгийнхаа хугацаанд болохоор яг амлалтынхоо шүдний кабинеттай үздэг одоо ломб, сувгийн эмчилгээ мөн түрхлэг шүд авалтаа бүх эмчилгээ ингээд хийгээд явж байгаа. Аяны хүрээнд болохоор ерөнхийдөө одоо ингээд сургуулийн насны хүүхдүүд маань ингээд хичээл сургуультай холбоотой одоо эцэг их нь ингээд нөгөө эмнэлгийн амлалтаараа үйлчлүүлэх цаг авахд маш хүндрэлтэй байдаг гэдэг утгаараа одоо ингээд яг сургууль дээр нэрээд үзлэг онцлогоо хийхэд бол яг ингээд очиж үйлчлүүлэхгүй яг энд нэрийн ингээд хурц үйлчлүүлж байгаа учраас хамрагдалт нь бол айгүй сайн байгаа. Тэгээд өвчлөлийн хувьд гэх юм бол ерөнхийдөө ахлах ангийнх нь бол нэлээд өвчлөлтэй байна. За тэгээд амны үндийн ер нь цоорл маш ихтэй байна. Тайлбарлах ер нь өнгөц цоорл бол ер нь ховор, гүн цоорл, дуун цоорл та ер нь хөвчлэн бүр ахлах 12 дугаар ангийнх нь бол хөвчлэн сувгийн эмчилгээ 6 настай ургадаг байнгын хасан шүд нь бол хөвчлэн бүгд сувгийн эмчилгээ орцсон, зарим нь бүр эмчилгээ авахааргүй авахар хэмжээний болсон тийм хүндрэлүүд маш их тохиолдож байна. За манайх бол эхлээд бол хүүхдтэйгээ үзлэгийг хийсэн. Нийт 2500 хүүхдэд үзлэг хийхэд бол нийт хүүхдүүдийн маань 95% нь бол шүдний ямар нэг эмгэгтэй гарсан. Тийм учраас энэ үзлэг маань бол эмчилгээнд суурилсан үзлэг байгаа. Эрүүл хүүхдүүдийг бол шүдний түрхлэг хамгаалах түрхлийг бас түрхэж байгаа. Тэгэхээр энэ бол урьдчилан сэргийлсэн эмчлийн эрүүл жүйсийн хосолсон үзлэг болсон юм аа. Одоо шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь амны үндийг ер нь 3 сар тутамдаа шүдний эмчт хандаад харуулад тэгээ зөвлөгөө аваад за яг цооролтой шүд байх юм уу, яг эмчилгээтэй шүд байх юм уу тэрийг эмчлүүлээд яваад ах юм бол уг нь шүд чи яг ингээд эс үедээ онцлогдоод ингээд яг өвдөөд байгаа нэг мэдэгддэг ингээд чимээгүй байж байгаа шууд ингээд хүндэрчдэггүй эхлээд ингээд цоорл ч юм уу чихэрлэг юм ихэд ингээд нэг зөвөр үүсдэг учраас яг тэр үед нь ингээд шүдний эмчт хандаад үзүүлчих юм бол уг нь эцэг эхийнх нь нөгөө нэг явдлан ч арай цөөрн тэгээ хүүхдийнх нь нөгөө өвдөл зовирн ч гэсэн бага байдаг учраас уг нь эстэл үзүүлж сэргийлмээр байна. Бидний үйл ажиллагааг дэмжин тусалсан Сонгойрхон дүүргийн нэгдсэн эмнэлгийн олон баяр захиралтай хамт олон амлалтаар нэгийн алтан цэцэг даргатай хамт олон шүдний төвийн эмч сувилагч нартай баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.